Монгол Улсын засгийн газрын 2017 оны 11-р сарын 8 өдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлаа хэлэлцэж шийдвэрлснээс гол мэдээлэлээс та бүхэнд үзүүлье. Өнөөдрийн хуралдааны эхэнд 13 яамны дэд сайд төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулж Монгол Улсын ерөнхий сайд Ухнагийн хүрэлцэх үүрэг даалгавар өглөө. Хууль бусаар хүн ажиллаа салж болохгүй. Хууль бусаар. Ажлын шаардлага хангахгүй алдаа оноо гаргасан, төрийн хууль тогтоом зөрчсөн, хүнд суртал гаргасан ийм нөхдүүдийн бас толгой гэлж болохгүй. Толгой гэлж болохгүй. Би дахин хэлье, энэ засгийн газар бол хууль хэрэгжүүлэх ёстой засгийн газар. Сахилга бот, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй засгийн газар. Энэ дээр бид чанарын өөрчлөлт одоо гарах ёстой. Энийг ард түмэн хүсэн хүлээж байгаа энэ засгийн газраас. Энийг хэрэгжүүлэх ёстой хүмүүс бол өнөөдөр энэ засгийн газрын хуралдаанд сууж байгаа та бид нар гэдгийг одоо маш сайн ухамсарлан ойлгож хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Хууль гэж ярьж байгаа бид. Ерөөсөө хуулийг мөрддөг, хуулийг биелүүлдэг ийм одоо засгийн газрын ийм одоо төр байх ёстой гэдгийг одоо хэлье. Хуралдаанд асуудал оруулахдаа энэ засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын хуралдааны журмыг баримталж яамдаас санал авсан холбогдох материалыг бүрдүүлсэн байх ёстой. Энэ журмыг өөрсдөө бичлэн сайн уншаарай та бүхэн. Энэ журмаа мэдхүү. Одоо энэ хоёр сайд мэдж байгаа. Сайд нар мэдж байгаа та бүхэн. Төрийн нарийн бичгээр мэдж байгаа юу? Энэ асуудлыг маш сайн уншиж яг энэний хүрээнд оруулах хэрэгтэй. Хөнгөн хуумга асуудлыг одоо шийдээгүй санал аваагүй асуудлууд сайд нар хөндлөнгөөс оруулж ир засгийн газрын хуралдаан дээр асуудал үүсгэж байгаа. Урд нь ч тийм байсан. Цаашдаа одоо ийм зүйл гаргамааргүй. Тэр оруулах байгаа асуудлынхаа дараа заавал бусад яамлуудаа сандыг авсан. Цаг хугацаанд нь хэрэг газарт хөргүүлсэн. Хэрэглэх газраас тэр чинь хянаж байгаа шүү дээ. Энэ хуульд нийцэж гэнэ үгүй юу? Оруулах ёстой асуудал үгүй юу? Бусад хууль тогтоомжтой нийцэж гэнэ үү, зөрчилдөж гэнэ үү гэдэг асуудлыг одоо хэрэглэх газар өөрөө үзэж хардаг. Ингэж асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулдаг. За 10 дугаар сарын 26-нд үр дүнгийн хариуцлагын үүрэг даалгавар өгсөний дагуу цаашдаа засгийн газрын хуралдаанд асуудал оруулахдаа төрийн нарийн бичгийн дарга нар нь дэд сайд нар нь салбарынхаа одоо хуулийг уншиж судалсан одоо дэг журмын дагуу асуудлыг оруулж ирдэг байхыг дахин үүрэгдлээ. За үүний дагуу цаашдаа засгийн газар танхимын зарчмаар одоо ажиллах учиртайг бас тодруулж хэлж үүрэг даалгавар өглөө. Дэд сайд нар төрийн нарийн бичгийн дарганд ямар нэгэн одоо өөрчлөлт ороогүй байгаа. Энийг бас та бүхэн маань бүгдээрээ өөрсдөө мэдж байгаа. Жил гаруй хугацаанд та бүхэн маань бас төрийн албыг хассан, улсын албан тушаал хассан, төрийн албыг хашиж яамдуудаа удирдсан. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн одоо урд нь сайд даргаар ажиллаж байсан хүмүүс бас байна. Бас анхудаа одоо төрийн сайдын ажил хийж байгаа юм хүмүүс ч байгаа. Тийм учраас та бүхэн маань одоо жил гаруй хугацаанд энэ албыг хасж байгаа хүмүүсийн хувьд сайддаа маш сайн тусалцаа үзүүлж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын сайд засгийн газрын гишүүн ажиллаа явуулахад нь дэд сайд нар болон төрийн нарийн бичгийн дарга нар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг бол юуны дүгэнд би хэлэх хүсэж байгаа. За дэд сайдрын хувьд бол одоо сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харийн агентлаг байгууллагуудтай харилцах гэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах ийм эрхтэй. Энэ ажлаа одоо маш сайн зохион байгуулж явуулах хэрэгтэй.